Бид нар энэ жил 2026 онд бизнес эрхлэлийг дэмжих жил болгоод зарлаад тэр үнэлгээний оронд чиглэл өгөөд засаг даргын зөвлөмж их хурлын даргын чөлөөллийн үйлдвэрлэлд дэмжих гэдэг дээр бүх төслийг 30% урьдчилгаатай байна. Гэхдээ банкны баталгаан дээр буюу тэр хүн мөнгө аваад хулигдчих юм бол банк өөрөө тэр хүнтэй очиж бид нар банкнаас мөнгө татаад авчихна. Энэ өөрөө олон улсад сүүлийн 100 жил явж байгаа систем. Хамгийн сайн энэ мөнгийг өгсөн юм байна тийм банкны баталгаан дээр. Энэ компани ингээд хэрвээ цухтаа даалгуулах юм бол тэдний өмнөөс Монголын даатгалын компани даатгал гаргаж өгч. Хятадын даатгалын компани хоёулаа давхар. А тэгэхээр Монголын даатгалын компани мөнх даатгал. Мөнх даатгал нь өөрөө давхар даатгалтай Монголын хуулиараа мөнх даатгалд ампуурсан дараас давхар даатгал гэдэг. Дэлхийн даатгалын систем. Тэгэхээр бидэнд ямар систем байхгүй. Бид нар хэрвээ банк руу бичиг болоод энэ компани мөнгө өгөхгүй ажлаа хийхгүй нэгэ би нэг бичиг явуулахад олон улсын хууль журам банкны системийн дагуу мөнх даатгалаас би 500 тэрбум шууд маргааш таа. Гахалтай реклам явуулсан. Үгүй угаасаа юм байдаг. Дэлхийн яг систем юм баггүй. Би чи өөрөө та мэдээс би одоо төрд орж ирээд 1.4 жил ажиллаж. Би өмнө хувийн хвшилд 17 жил дид үтцээр ажилласан. Би Вагнер Азад ажиллаж байсан. Би Улаанбаатар төмөр замсан. Би Оюутлогод ажиллаж байсан. Тийм ээ. Би Bod International ажиллаж байсан. Би Atlas Mongolia гэдэг ингээд би энэ дид үтцийн салбарт 17 жил миний энэ олон жил хийж явсан юм чинь энэ баггүй. Гэрээ дижитал дид үтц. Тэгэхээр бид нар Монголд одоо дэлхийн жишгийг дагаад хуучин төр бол харин мөнгө өгөхгүй гэсэн. Энэ айгүй буруу. Төрийн өмнөх хандлага буруу. Хувийн компаниудыг чангалдаг, мөнгө өгөхгүй хэмнэх гэж. Энэ хандлага нь буруу. Төр хувь хоёр гэрээ хийгээд дундаас нь юм үйлдвэрлэх гэж байгаа бол энэ чангалага ажлаа зөв чанартай мөнгө өгж мөнгө авдаг үстэй замын компаниуд юм үстэй. Одоо болохоор өмнө янз бүр зарладаг байсан. Тэг үнэлгээний ороо шийдвэрсэн. Хуулиар нээлттэй. Одоо болохоор бид бүгдэнд нь урьдчилгаа өгч. Урьдчилгаа өгч ажил хурд явдаг. Эцсийн гол нь та бүхэн дунд ингээд нэг зам их чинь станц их чинь энэ ажлын явахын төрд хэрэгтэй болохоос ш би таныг монжоо чангалаа та дампуурчаар дахиад ажлууд нь дуусахгүй сургууль цэцэрлэг маш олон байрлал гацаад байдаг. Тэгэхээр төр хувь хоёр гэрээ нэг чинь нэгээ дэмжиж дундаасаа хийж байгаа юм а бүтээх гэж байгаа зорилго нь байгаа болохоос ш төр хувийн хвшлийг монжохдоо биш. Манай өмнөх төрийн албан хаагчдын хандлага хувийн хвшлийг монжих гэдэг буруу хандлага. Тэр айгүй буруу. Хувийн компаниудыг дампуурч хувийн хвшлийг дэмжиж байгаа. Яг тийм бодлого одоо бүр яг итгэвтэй өөр явж байгаа. Тэгэхээр хувийн хвшлүүдийг босоосоо дэмжээсэй гэж тэгээ бид нар энэ бүх том гэрээнүүд дээр 20% нэмэн өртөх нь 50% хоногоос дээш үндэсний компаниудад олгодно гэдэг олон улсын жишгийн бодлогыг гэрээн дээрээ оруулаад явж байгаа ийм одоо түүхтэй. За тэгэхээр 500 тэрбумыг яг ингэж олгосон.